За Улаанбаатар хотын Сэлб хотын захиргаа дахиад солигдсон байна. За энэ бол бас өнгөрсөн 4 жил нийслэлийн хурлын төлөөлөгчдийн бас гаргасан санаачлагын дагуу бас нэлээд хотын бодлогын асуудал болоод ингээд явж байгаа Сэлб хотын асуудал байна. За ингээд захиргаа удирдлагын дахин солигдоод байдаг. За магадгүй бас энэ нөгөө аж ахуйлынхаа юмнаас салахгүй ингээд яваадах магадaltaй. Тэгээ иргэдэд бас нээлттэй мэдээлэл хэрэгтэй байгаа. За яг гэвэл бас энэ Чингэлээ дүүргийн хувьд бол одоо бүтэн 2 хорооны 1 хороо бүтэн, за 1 хорооны 3/1 ингээд чөлөөсөн байгаа. За инхээр яг одоо хизээнээс эхлээ барилга байшин маань за тендер мендер зарлаад процесс яваад байгааг бол ойлгоод байна. Яг иргэдтэй одоо газар дээр нь очиж уулзаж учрах, яг н хөрсөн дээр очиж ажилламаар байна. Бид нар одоо магадгүй нөгөө хитрхи одоо нөгөө хөрсөн дээр бууж ажиллахгүй, хитрхи хуралддаг, баахан ажил төлөвлөдөг ийм одоо процесс руу шилжих вэ. Тэгэхээр энийг бас яаралтай одоо иргэдэд мэдээлэл өгмөр байна. Сэлб хот маань яг юу болоод байгаа? Ямар одоо явцтай байна? Хизээ орон сууц баригдаж эхэлэх үү? Дулааны их усэр болон цахилгааны их усэр нь одоо хангалттай байна уу? Гэх мэтчлэн мөн тулгамдаад байгаа асуудал яг юу байгаа юм бэ? За энэ асуудлыг бас дэлгэрэнгүй мэдээлэл ингэж авъя гэж ингэж бодож байна. За дараагийн асуудал нь энэ Загварчны ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтс гэж байгаа юм уу? Татан богдсон юм уу? За өнгөрсөн энэ хоногудад болон энэ өвлөөс эхлээд энэ юу яалаа Сэлб хотын энэ үерийн барилга байгууламжтай холбоотой шинэ баригдж байгаа далантай холбоотой нэлээд одоо иргэдийн бухимдал зам шүүмжлэл нэлээдгүй ингээ өрнөлөө. Тэгээ манай энэ ажил хариуцж байгаа дарга нар юусаа гарчир дуурахгүй юм. За яагаад би энийг ярьж байгаа нөхөр өнгөрсөн 4 жилд бас энэ үерийн барилга байгууламжтай холбоотой энэ ажлыг бас хариуцж ажиллаж байсан. За өнгөрсөн жил яг энэ ажил хугацаанд бас Дэлхийн банкны энэ 100 сая долларын асуудал, Хятадын Экзим банкны 60 сая долларын асуудлыг бас нэлээдгүй одоо олон хүнтэй уулзалт хийж, нэлээд олон газраар явж иж бас одоо бид яг өөрсдөө бүтээж олж ирсэн. За энэ маань ингээд чимэг болчлоо. За энэ өнөөдрийн энэ тайлбар мэдээлэл дээр бол зөвхөн одоо мөнгө нь байгаа, энэ ажлыг хөөцөлж гинэ гэдэг нэг ийм мэдээлэл яваад байна. Энийг болж байгаа юм байгаа мó байхгүй байгаа мó бүтэж байгаа юм байна уу байхгүй юу? За яг газар дээр нь очиод одоо хүмүүстэй уулзаад хятад очиод бид нар элчин сайттай уулзаад цаад байгууллагатай уулзахад маш одоо жижигхэн асуудал төр ингээ гаццсан байсан шүү. Энэ маань яг юу болж байгаа? За дараагийн энэ сая оюун цол төлөөлөгчийн асуугаад байгаа Баянзүрхийн 43 миний саяны яриад байгаа Сүхбаатар дүүргийн 1-р хороог дамсан энэ үерийн барилга байгууламж буюу далангийн стандартгүй далангийн асуудал. За энийг бас тухайн үед бас одоо боломжгүй гэж би одоо яг санал ингээ өгсөн байдаг. Манайх бол одоо энийг зөвшөөрөхгүй шүү гэд. За энэ яг одоо баригдаад дуусах юм уу дуусахгүй масар өндөр төсөвтэй. За тухайн үед одоо яг инженерийн байгууламжийн хэлтсийн бүгдөө л болон бүтэн одоо болох гэдэг амиг та дэмжихгүй байх гэл ингээл одоо чичирсээр байгаа л явуулсан. Тэгээ энэ ажил одоо яг юу болж байгаа юм? Тэгээ бүх юм цагтаа хугацаатай. Удахгүй ингээ бороо хуроорлоо. Нөгөө далангийнхаа ажлыг бэхжүүлж амжаагүй, сэтэрхийг нь хааж амжаагүй байтал үерчээ ороод ирэх үедээ тамина. Тэгэхээр энэ яг Загварчны ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтс юу хийгээд байна? Энэ хэлтэс байна уу? За энэ инженерийн байгууламжийн хэлтсийн дарга гэж ямар хүн байгаа вэ? Яг энэ хүнээс сууж байгаа шүү би. За энэ тодорхой хоёр асуулт. Сэлб хотын хувьд бол за энэ ажил бол иргэд өөрөө нэгдээд бас 2018 оноос хойш ингээд одоо явж иж өдийн үр дүнд хүрж байгаа шүү. Сэлб хот байгуулагдаад бас нэлээдгүй хугацаа ингээ өнгөрчлөө. Нэгсэндээ Сэлб хотынхан одоо яадгийн бүрдээд энэ иргэдийн газрыг чөлөөлөөд энэ тендерийг зарлаа ч юм уу ийм бол байхгүй байгаа. Яг өндөө бол нэг тийм үр дүнтэй юм бол бас харагдахгүй байгаа. Тэгэхээр энийг бас нэлээд наривчлалтай, тоотой, баримттай, иргэдэд ойлгуулсан ийм одоо уулзалтыг бас даруй их шаардлагатай гэж ингэж харж байгаа шүү. Төлөөлөгчийн хувьд. За инженерийн байгууламжийн хэлтсийн хувьд бол одоо яг энэ хотын эд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалттай холбоотойгоор ажил явагдаж байхад байхгүй ч юусоо болохгүй. Энд чинь ярьж бидэрт ажлаа тайлбарлах хэрэгтэй.